Сайн уу манайхан. За сайхан миний төрсөн өдөр болоод би ээжтэйгээ дүүдтэйгээ хамтдаа өөртөө зураг дардаг гэрэл зургийн студид очиж маш олон гоё зургууд харуулсан. Тэгээ бид гурвын хувьд бол цагаа урьдчилж захиалаад өөртөө нүрээ буудаад 2 жилийн солих хувцастай очиод 1 цагийн дотор 300 гаруй зураг даруулчихсан байсан. Хамгийн гол нь бүх зургаа файлаар авсан байгаа. Тэгээд сонгосон гэрэл зургуудаа бас угаалгасан. За энэхүү гэрэл зургийн студийн маань хувьд гэх юм бол нэгдэд удааг байгаа юм билээ. Гисэн эдий ч одоо үйлчлүүлэгчтэй зориулаад маш гоё орчин бүрдүүлээ 5 дахь үеийг нь ханхаар ингээд хичээнгүйлэн ажиллаж байгаа нь айгүйх таалагдсан. Бид 360 минутын үйлчлэгэндээ 60,000 төгрөг төлсөн байгаа. За тэгээд эднийх бол жижиг хэрэгслүүд нь маш их сонголттой, цэцэг, шаарлаа, төрсөн өдрийн гоёл нь бол олон төрөлтэй. За бас саяхан олон төрлийн обрушиг, нүдний шилнүүдийг үйлчлүүлэгчтэй зориулж авсан гэсэн. Тэгээ айгүй олон төрөлтэй янз бүрээр зүүж болох юм байлээ. За би яг одоо зургийн артлын фоны хувьд ягаан өнгийн фон сонгосон байна. За манай энэ студид бол 7 өнгийн сонголттой байгаа. Тэгээд яг тухайн өдөр өөрөө үйлчлүүлэгч маань та бүхэн маань ямар хувцас өмссөн байгаас хамаарат фоноо сонгох боломжтой. Тэгээд надад бол энэ ягаан, саарл, бор, цагаан өнгөнд аюу таалагдсан. Бас төрсөн өдөр нь болж байгаа бол бүр юм төрсөн өдрийн мэд хүргэе гэсэн бичгтэй дэлхийд фоноос сонгоё. За би та хэд одоо туршилтаар нэг зураг авч харуулъя. За. Тэгээд ингээд гэрэлтүүлэг байгаа. За энэ дэлгэцэн дээр ингээд өөрийгөө хараад ингээд голлоод ч юм ингээд тааруулж агаад фокуслаад за тэгээд зураг дарна. За жишээ нь энэ зураг гарсан байна. За ингээд та бүхэндээ нэмж хэлэхэд эднийх сонгосон зургуудыг маань баг зэрэг засч янзлаад айгүй сайн чанарын фото цаасан дээр хэвлэж өгдөг юм лээ. Энэ нь айгүй их таалагдсан. Хаяг байршлын хувьд гэвэл Баянзүрх дүүргийн Монгол кино үйлдвэр автобусны буудлын дээр буугаад баруун тишээ харахаар өндөр ногоон барилга байгаа. Энэхүү барилгын лифт нь гаднаа байдаг. Тэгээд 4 давхарлуу нь гараад чигээрээ алхаад зургийн студ руугаа ороод зураг авахлаарэ.